Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Eyes Global үзэж байна та. Нээлттэй ярилцлагын салгын нэвтрүүлгийн хөтлөгч Батлал Багдаев студид ажиллаж байна. Зочин маань өнөөдөр Хоцан Амсраевын нэрмжтэй Бурят улсын Эрдэмийн драмын театрын захирагч Цэпэлма Ачирова юм. Цэпэлма Петровна сайн уу? Сайн байна уу? За та ямар хэрэгээр энэ Улаанбаатараар альж юм? Манай хэрэг гэхдээ би Бурят улсын соёлын яамны төлөөлөгчөөр энд ирээд байж байна. Учир нь юу гэхэд агуухийн ялалтын 80 жилийн Ойн баярт зориулсан бид том арга хэмжээнүүдийг энэ 5 сарын 3-нд 4-нд Улаанбаатарт зохион байгуулах гэж би ирсэн юм аа. Тэрний нэгдийн юм вэ? Энэ их баярыг. Нэг их баярыг 5 сарын 3-нд За. Рицинка гэж монголчууд бүгд Русский дом гэж мэддэг болсон шүү дээ. Тийм ээ. Русский домд манай Бурят театрын найруулагч уран сайхны удирдагч Олег Юмовын бүтээсэн баримтат кино анх удаага нээлттэй болох гэж байна. Ямар баримтат кино гэхэд Фронт сегмент гэж кино. Нэртэй. За яа тэр ямар сон юм. Тэрний хаана үзэж болно? Хаана гэж хизээ үзэж болно? Энэ киноны анх удааны нээлт 5 сарын 3-ны өдөр 1 цагт Рицинкад та бүгдний урьж байна. Бүгд хүмүүс харж явах юм уу? Тэ үнэгүй ирээд үзэхэд болно. Сонин юу гэхэд биеэрээ фронт сегмент гой орж ирэх байна. Тэнд фронт сегменттэй танилцаж болно. Яриагийн гарын барж болно. Тийм ээ. За. Тэгээд л 3-ны өдөр манайга кино үзээд л нээлтэнд хаваадаад фронт сегмент гой чинь Путиний урилгаар Москва хот явах штэ. Тэ айлчлахаа очих гэж байна. Тий. Анхны дугаар биш анхны удаа биш тэрнээ хоёртой явах болно штэ тий. Баруун дэшээ. Тийм ээ. 80 жилийн гарan 42 онд 19-д фронт сегмент гой чинь бас очсон байна. За. Ямар учраар очсон бэ гэхэд агуу их дайнд монголчууд эгийн төрүүшээр зөвлөлт Советский Союзд туслахад гэж бас мэдүүлсэн байна. Тэр учраас 1941 оны 22-ны өдөр л 23-ны өдөр л бүгд монголчууд мэдсэн байна. Тийм фашист Германи Орос гүрэнд тэгээд л бас бүгдээрээ митинг юу суглаа юу хурал болсон туслах гэж бас тэр шийтгэвэр авсан байна. Тэр гэсээр л бэлгийн комисс гээд бий болсон байна. За. Тэр бэлгийн комисс бий болоход сонин гэхдээрээ дээрээсээ биш дороосоо тийм муу юм учир болов гэж сонссон Монгол ард зам дороосоо ирж дарга нартаа хэлсэн байна. За тийм юмнээ болж яхад бид дайнд оролцъя. Биеэрээ очиж улаан армид цусалцъя. Баялдаанд биеэрээ ормоор байна гэд олон бичиг ирсэн байна дарга нарт. Эх орны дан гэдэг юм Герман Орос руу давтарлаад ийм болдог. 41 оны 6 сарын 22-нд Москва руу гэнтэй давталгаа авчаад гэсэн. Тэгээд манайхан дандаа тэр Монгол наран руугаа ирээд мэддэгдээд Монгол нарнаас тослон хэмжээг авдаг юм манаас. Тэгээд төрөний төлөөлөгчдийн дундагын 30 мянган хүн амыг төлөөлөөд тэр дайны фронт намайг 10 томны хагийн
Бидгийг аваад гардуулж өгч намайг ингээд сонгодгийг байна. Тийм юм болохгүй учраас морио акт морио бэлгэлж ишилсэн үхэр мал мах дулаан хувцас гэх мэт хоолоос эхлээд л бид өгмөр байна улаан армида тусалмаар байна гэд олон хүн хандахгүй юу. Тэгсэн чинь за Монгол улсын дарга нар энэ комисс байгуулсан байна. Тэр бүгд бэлгүүдийг тоолоод тавсанлаад хойшин явуулах бас тийм арга хэмжээ хийж ишилсэн байна. За тийхдээ манай кинонд орсон гол дүр фронт сегмент гойчин тийхдэ 19-тэйхэн байсан. Манай Монголоос одоо эд хүйтэндээ өрөвдгөө би цэвэртлээ усгийн фронтон дээр гардан байдаж байгаа газар би сөрөн зовдоргаар төрүүлээд тэнд очиж байсан юм. Оёороод төрөгээд нэг хүнтэй. Тэгээд гардан байдаж байсан газар очиход ус цасан дундор ингээд хүйтэн цавт Москвад уранхай бахаата уранхай шинэ тэрцэн өрөвдгөө гардан байданы тэрүүн дээр очив юм аа. 18-нд да Монгол ардын аварга малчин болсон байна. Энэ юм та ярилцаад мэднэ үү? Тэгсэн. За. Жилийн өмнө бид тийм хүн байна гэж мэдээд машинаар бүр нютгийн очсон. Өмнө огоо. Тий. За. Бүр хөдөөгийн очсон. Бүр хөдөөгийн очоод гэр гой замын яаж олсон юм бэ? Замын өвлөөр явсан тий. Тий, өвлөөр явсан. Тийхд тэр аймгийн губернатор засаг дарга манд том машин джип өгсөн, жолоочныгоо өгсөн байна. Тэгэл мандал говьоос гараад л 3 цаг явсан. Хаан байдаг юм бэ гэд хаягаад л. Тэгээд би санаа зовоод хажууд нь сууж байсан. Нэг замаа тойроогүй юм. Нэгж тойрсонгүй штэ. Ямар сонин юм. Нэг дов дээр гараад за тийшээ явъя гэд. Нөгөө дов дээр гараад за тэр зүг рүү явъя гэд. Би санаа зовоод байсан. Тэгсэн чинь Монгол хүмүүсийн чинь оюун ухаан бүр гайхалтай байна гэж би бодож байна. Юунд өгөхөд тэр GPS гэдэг нөө орчин үеийн үг байна штэ. GPS шиг оюун ухаан уурга тархиндан угаасаа төрөх гарахаас л Монгол хүмүүстэж байдаг юм байна гэж би. Бориад Монголоос халтандаад тий. Надад ойсоо байна штэ тий. За. Тэгэл талдаа юу ч компас юу ч хэрэглэхгүй. Зүгээр л нүдэрээ хараад л тэр зөвгөө алдаггүй юм байна. Зам үгээр. Тэгэл хурж ирсэн. За. Их сайхан баяр байдалтай хүмүүс байдаг юм байна. Цэгмэд гойчин зэ хөөхөнтэйгээ ошинтойгоо байдаг юм байна. Хүргэнтэйгөө. Тэгээд л Оросоос айлчд ирвэгэж дуулахдаа бас аш хөвүүнийн ирсэн байна. Тэр цомныгоо дарга хийдэг юм байна. Тэгээд их өндөрөөр маний өндөр хэмжээнд угтаж авсан. Тэгээд хувийнга архив бас өзүүлж харуулж зургийг авахулсан яриа авсан байна. Тэгдэл манд бүгд юм яриаж өгсөн байна. Хөө санаж байна уу? Бүгд юм санаад байна. Очсон тэр хойн Орос руу явсан 40 гаруй хүмүүсийн нэрийг бүгдийн хэлж яана штэ. Ой мундаг байна штэ. Тий. Нэг ч юм алдсангүй. Ямар өдөр гарсныгаа энэ Улаанбаатарт хүртэл мориор ирсэн. Улаанбаатартаа байгаад буудалд байгаад дөшөөд бүгд аймгаарс нэртэй дандаа нэртэй солтой хүмүүс тэр делегацанд орсон юм байна. Тэгээд л олон вагон бэлгүүдээ хийгээд тэр 40 гаруй нэртэй солтой хүмүүс тэдний хооронд нэртэй солтой малчин байна. Нэртэй солтой жүжигчд байсан байна. Ноёд сайд, армийн цэрэг, маршалууд, генералууд бүгдээрээ очсон байгаа юм байна. Би Севертовскийн фронтон дээр очсон сөрөн төв хорооны дарагтайгаа чаавсан бомцэнд
дандаа төрлийнхээ Ислана хувааж яваад хотод нэг 5-6 хонд Ислана хүлээж яваад тэгээд Жанжин мэжид тэргүүнтэй гонгор отор тэргүүнтэй цагааны жүжигчин цэдэмдэн тэргүүнтэй болос Москвагаас оронтос 800 км яваад Германы их уширсан байсан. Тэгдэ энэ Цэгмэд гоёмны Сталины гар барьсан байна тий? Тий. Тийш түүх байх штэ. Тэгж бас ярьсан л да. Ярь нү? Ярьж байна. За. 10-аад хоног явж Наушкад суугаад вагонд Москва хүрсэн гинэ. За. Москвад хөрөөд ирэхэд Совет орны том дарга нар дүшин хүнд дүшин машин бэлдээд байсан гинэ. За. Нэг нэгээрээ суулгаад л метрополь гэж буудалд буулгасан гэнэ. За. Тэгээ метрополь бас өндөр хэмжээнд л угтаж авсан юм байна. Манайхан чинь. Тэгээ метрополь гостиницад буудалд буугаад л бүгд дүшин хүнд нэжээд өрөө өгсөн байна. Тэр өрөөнд юу байсан юм бүгдийг ярьж өгсөн. Утас байсан гэнэ. Тэгээд 5 охид очсон байна. Биш нэрэгтэйч бол очсон байна. Тэгээд Тэгээ миний дуулахад энэ халтад фронтор дайнд хаваацсан байна шүү дээ тий. За тэрнээ юу хөөрнө. Тэгээд нэг хантай болсон гэж үздэг шүү тий. Нэг хэдий Москвад нэг хэдий 7 хоног хонож бас тэр эшелоно тараах хэрэгтэй шүү дээ. Хувааж авах. Нэг фронтод шуугаа 4 тэшээ тэр 42-онд 4 тэшээ 4 фронтод хувааж бас бүлгүүдээ аваачсан юм байна. Цэгмэд гойчин Чойбалсан майор Оцрын юунтэл Сүрэнжив гэж эшелоны даргатай Западны фронт очсон юм байна. Тэнд Западны фронт дээр шууд бүгд манай улаан армийн цэрэгчд дулаан хувцас 3 янзын дулаан хувцас өгсөн байна. Арсан дээл тэгэд мин аймал дээл шинэл гутал 2-3 янзын гутал савнаас эхлээд авч очсон байна л да. Савн. Тэгээд л хэдийн 2-7 хоног бас тэр их бүлгүүдээ бүгдэнд нь тарааж гардуулсан хүн Цэгмэд гой байна штэ. Гардуулсан хүмүүсийн одоо амьд байсан хүн ганц цоор ганц үлдсэн Цэгмэд гой амнаа байж байна. Тэгтээ ийм сонин юм ярьсан. Тэнд фронтод байхдаа блиндаж дотор газар дотор баяр блиндаж гэнэвдэ. Тэрэнд суу байгаад л 5 охидууд бүгдийн тарааж өгсөн гэнэ. Тэгээ очоод бүлгээ тарааж аваад нэг байлдаг чид нэг шинэлэн дээд нэг хөдсөн дээд нэг 3 янзын дээд тэгээд дотор готол 2-3 янзын готол эсгийн готол бахаанын готол иймэр нэг хүний ховтолж байна. Гар нүрийн саван гарын бэдийтэй өгч и чохол хөйтүүгээр нь манай Монголоос очиж тосол ач тосолсон юм аа. Тэгээд тэнд байхдаа бас гар байлдаанд орсон гэнэ л да. Бүээрээ. Эмокоп гэж тэр явган цуваа согор бэлтгэл хийсэн гэнэ бас сургасан юм байна. 32 сумтай автомат эндээ тулгаад би буудсан юм аа гэд бүгдийн ярьж байна. Ане тий. Тэгээд сургууль хийгээд бас явган давшилтад орсон гэнэ. Нэг Орос тосгоны фашистуудаас чулуулсан тийм түүхтэй, тийм агуу их түүхтэй юм байна штэ. Тий, Цэгмэд гой дамаант юу амжилт хүсье. Шоо удаахын явж явда. Тийм. Тэгээд Фронт Цэгмэд тухай энэ түүхийн та
өнгөрсөн жилийн тоглолт халахын гол тангараг гэж тоглолтоо жоохноор уруулсан байна штэ тий. Тэгсэн. Тэр ганц үз чимэд сэргэн гой тухай биш энэ Франц бит тухай бас оруулсан байна. За тэрнээ ярьж өгье те. Тэгээд халахын гол жүжигчийн бас зохиомол жүжиг учраас бүгд юм баримтат гэж байх ёсгүй штэ. Тэр сонин аж байдлаас авсан учирнуудыг бас оруулсан байна. Тэдний нэг учир нь юу гэхэд энэ фронт сегмент гоён фронт дээр нисэгч Орос нисэгч Носовтой танилцсан учрын жоохон оруулсан байна манай найруулагч. Найруулагчдын босоолоо Басла тэр Олег Юмов тий. Тийм ээ. За. Тэгэхээр тэр Олег Юмов Монгол дээрээ их мэдээж найруулагч хүн юм хадаа. Энэ хаваадах юм уу энэ өдөрт? Тий. Олег Юмов чинь маргааш Монгол орондоо ирнэ. Тэгээд бас киноныгоо бэлтгэл яриа үхэл бас тийм төсөлтэй ирэх гэж байна. Тэгээд энэ юугаа баримта киногоо буулгахад тань ганц л фронт сегменттэй ирэлцээ биш өөр ажил гэсэн байна шүү дээ тий. Архив юмороор тэрнээ эхэлж өгөөрэй заа юу. За жилийн өмнө фронт сегмент гоён тэ биеэрээ ошир уулзар ярилцлага авсан дараа энэ саяхан 2-3 сарын өмнө Улаанбаатар хот ирж Монголын төв архивын дарга нартай уулзаж шинжил ухааны академид бас орж танилцаж профессор түүхийн доктор Хишиг тэгж их том эрдэмтэн байна Монголд. Хишиг гойтой уулзаж бүгд юмнээ манд зааж өгсөн байна. Юунд гэхэд Хишиг гойгаас тэр учирнуудыг дайнд яаж хаваадалсан тухай сайн мэдэх хүн бараг хомрол байх гэж би бодож байна. Тэгээд Хишигт гойч нь бүгд юмыг заагаад өгсөн, ярилцлага өгсөн, өөрийнхөө шинжилгээ ухааны ном юм манд бэлэг барьсан. Тэр номоос бүгд юмыг авсан л дээ. Тэгтээ тэрнээс гадна төв архивнуудаас, Монголын төв архивнуудаас баримтат кинонуудыг хуулийн жосоор эриж авч бас тэр кинондоо хэсэгүүдийн оруулсан байна. Монголчуудад их тусламж өгсөн байна тий. Тэгээд энэ баримт киног гэшмнээ үндэшиг гэж шавтай тий. Их үнэтэй. Тэгээд хэмнээ мөнгө хөрөнгө оруулсан юм бэ. Энэ том агууях ялалтын баярнуудын бэлтгэлийн 2-3 жилийн саад эхэлсэн ч дээ. Тэгэхдээ бид бас соёлын гоо яамн тим кино бүтээмээр байна гэд Саилма Дагаева манай Бурят улсын соёлын сайд байна. Манай их дээр дэмжиж авсан манай саналыг тэгээд дээр эмхи зургаануудаас мөнгө төгрөг хөрөнгө олж өгсөн байна. Бурят улсын засгийн газар бас тулсан байна тий. Тэр глава Бурят улсын Алексей Цэвэн оруулсан байна тий. За. Тэгээд энэ хоёрт хэрэгмнээ ямар вэ? Хоёрт том зохион байгуулж байсан юм юу гэхэд 5 сарын 4-нд өдшийн 7-д соёлын төвөргөд том концерт болох байна. Бид таны бас урьж байна. За ирнэ штэ. Агуу их ялалт, авгаа их найрамдал гэж нэртэй концерт Бурят улсын гоцлол, гавьяат бүгд сайхан хамгийн шилдэг жүжигчд, артистнууд, дуучид ирж Монгол ардтаа бүлэг болгож барих тийм санаан байна. Энэ тоглолтыг нэмээд шууд телевизээр бас харуулах штэ. Тий харж байгаарэ үзэгчдээ. Та өсөд их санууяд
5 сарын 4-нд 7 цагаас танд ирж аргагүй байвал манай телевиз үзэж байгаарай. Заагөө хүндэт үзэгчдээ. За тэгээд энэ тоглолтны яаж бүлж байна? Тоглолт бүр сар болж бэлтгэл болж л байна Улаанбаатар хотод. Тэ сайхан тоглолт. Тэгээд 1500 хүмүүсийн багтаадагчтай тэр юм соёлын төв бүргээ шимнэ зэ. Тэгээд юм энэ урилга энэ таслара зарна уу? Жоохон нэг гэдэг ил зарсан бүгдээ ихэнхдээ урилгачтай. За хутрага. Тэ. Бас багтаж ядсан урилга хайсан хүмүүс зөндөө байна. Тэгээд яах юм бэ? Яаж багтаах юм бэ гэд бас санаа зовоод л байж байна. Цэпэлмар Петрона та Монгол руугаа зөндөө ирлээ штэ тий? Өнгөрч жилд энэ аялга тоглолтод харуулж халахын гоо гэж тоглолтод харуулж явсан тий? Энэ Улаанбаатар дээрээ аймагуудаар явсан байна. Тэгээд энэ тоглолтоогоо халт ярилцъя заав. Энэ саяхан Оросын бүгд Оросын тэмцээн Алтан баг Золотая маска гэдэг тий энэ тоглолтны хаваацсан байна тий зөв да манай Оросын хамгийн том театрын бас наадан фестиваль болж эхэлсэн. Тэр фестивальд хаваадаад манай халахын гол тангараг гэж жүжиг юмнэ шүүж авсан байна. За 700 гаруй жүжигүүдээс 10 жүжигийн сайн тоод орсон байна. Тэгэхдээ 3 бас номинацаар дэше яаж байна? Хавааж байна. Тэмцэж байна бдэ тэ. Хамгийн сайн уран бүшээш гэж драматург. Тэр нь хэн юм бэ? Геннадий Башкуев гэд манай Бурят улсын мэдээж уран зохиолч байхгүй юу? Хамгийн сайн жүжиг гэж бас тийм номинац байна. Тэгэхдээ хамгийн сайн тоглосон эмэгтэй дүр гэж байсан. 3 тийм номинацд бас тэр урилдаанд бид ороод байж байна. Тэр хэн гэж нэртэй жүжигч юм бэ? Манай залуу жүжигчин Арюна Цэдинова Чимэцэрний тоглосон байна. Тэр нь Заханин эбрэ. Тийм санааны утга. Тий залуу. Москвад төгссөн саяхан манай 3-4 жил болж театртаа ажил хийж байна. Тэгээд тэр үр дүнийн гарахда 5 сарын сүүлээр л гарах юм байна. Тэгээд бид хүлээгээр л сууж байна. За амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд таны театр юунд Монголын олон улсын театрын тэмцээн гэгэн музейд хаваадаг штэ тий. Тэгээд энэ 3 жилийн өмнө 4 тэр гэгэн музей гэж тэр юу авсан байна штэ. Алтан цом. Тий. Тэрний юун гэж тоглолт блэ? Тэрмнээ хурандаа бичиг бүчин гэж. За. Тийм тоглолт бас Олег Юмовын найруулсан жүжиг манай Оросын баатар Владимир Борсоевт зориулсан дайнд явхдаа бичсэн баримтат бичгүүдээр авч тийм жүжиг зохиосон байна. Тэгээд шагналын ямар шагналд хүртөө гэдэг тоолоод авъя. Шилдэг зурагч. Тийм. Шилдэг жүжигчин. Тийм. Так, тэгээд шилдэг жүжиг тоглолт. Тий жүжиг. Тэгээд тайлтын гэдэг Олег юм бас хүртсэн байна тий. Шилдэг найрлагч болсон тий. За тэгээд Бурят улсын яаж авчихсан вэ энэ сани? Тэг 4 алтан цом аваад ирэхгээ чишнэ. Анхны түрүү. Анх. За. Анхч ихэдээ 4-ийн 1 урилдаанаас авч ирэхгээс анх удаага байсан л да. Тэрнээс өмнө бас бид хаваадсан л байна. Саян Жамбалов
өнгөрсөн цагаа сэвчээ ингэж жүжигийн бас алтан цомтой болсон шүү дээ. Тэр нэ бурят Монгол генерал Үржин Гармаев тухай Тийм ээ. За тэр нэ шууяаты тоглолт юм авдөө. За Тийм ээ. тэгээд энэ жилд танд ГГ музд хаваад нь уу? Энэ жил манай шинэ жүжигийн шүүж авсан байна. ГГ музагийн шүүгчд Чингис Айтматовын хамгийн сайн тоод ордог нэг уран зохиол байна. Пеги пёс бегущий краем моря. Тэрмнээ монголоор далай давшсан нохойны толгой болоо юу лээ би бас алдаж байна. Тийм Айтматовын жүжигөр юу уран бүтээлээр бүтээсэн жүжиг байна. За Хийсэн байна. Найруулагч нь Марат Дашинпилов гэж залуу найруулагч. за Тэгээд маш гоё жүжиг болсон л доо. Тэр жүжиг юмнээ бас өөр фестивалнууд бас үзээд л хараад л авч ирээрээ гэдэл байж гэн. Тэрний дунд манай ГГ муза шилж авсан байна. Тийхдээ арай л биеэрээ ирч хаваад харгагүй байна. Учир нь юу гэхэд манай чинь премьер шинэ жүжиг бэлтгэл болж байна. Завгүй учраас бичлэгээ илгээсэн байна. Тэгээд л ирэх аргамны үгүй байна л да. Хийвэршгүй амжилт хүсье бас заавал. Баярлалаа. За тэгээд нэг хувийн асуудал байна ш та өөрөө энэ Монголдо ямар юутэй харилцаатай хүмүүс юм вэ? Хүн юм вэ та? Ямар харилцаатай гэхэд Хамаатан байх уу? Хамаатан зөндөө байна. Оо юу тэрнийг орж өгдөө. Намаар яах гэсэн. Урлаг тухай яриад л дөргөө. Миний хамаатад манай угаа хүмүүс зөндөө байна. Бариадууд тий? Монголын бариадууд. Биш ээ, монголчууд. Оо, тэр юм ямар сонь юм. За. Сүхбаатарт хатагинуудын би угаас дэд овгомны хатагин штэ. Тэгээд ёстой монгол болно штэ тий? Одоо. За. Тэгээд дээр үед 200 жилийн өмнө бас уймоноор манайхан чинь өвөнөр хойшоо гарч цагаан ханд бас тангарыгаа өгөөд хил хардаг болсон л доо. Тэгээд л тэр гисээр л бид бурят Оросын харьяатан болсон. За цэвэлмаа ветеран манай нэр төрөлөг дууслаа. Тэгээд та энэ бүгд манай үзэгчдээ өөрөнгөө 80 жилийн ялтын ойд зариулж мөндөө хөргөөрэй нэр хараа заа. За хүндэт Монгол ард түмэндээ би их баярыг хүргэх байна. Авга их ялалтынга 80 жилийн суг иптэй найрлая угтай гэж уриалах байна. Юм бэгэхэд Монгол улс фашист Германы ялагчдын 2 дугаар дайны ялагчдын тоод багтаж байдаг. Тэр учраас би таныгаа үнэн зүрхнээс амарчилж аз жаргал хүсэж дайны үнэртөнгүйгээр л амгалан тайван үнэр баян суухтнаа болдгоо гэж өрөөж байна. За Монгол улсаа мандуулъя. За эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд нэртэй идэл сууны нэвтрүүлэг үзлээ. Студид алхсан Батлын Багдаяв сэтгүүлч. Зочин маань өнөөдөр хоцон намсраавын нэрмжтэй бурят улсын эрдэмийн драмын театрын захирал Сэтэлма Очирова хаваатсан. Дахин уулзтраа баяртай.